Сайн байцгаана уу? Бүтээгчд ертөнц Тэнгэр газрыг холбосон эрчим энергийн сувгаас бэлтгэн явуулдаг ээлжид подкастын хөө эхэлж байна. Өнөөдрийн дугаарт мөнх Тэнгэр дээдэс маань бууж ирсэн бид нартай үүлийн үрийн тухай амьдралд тулгардаг асуудлын талаар гарах үрдэн нь ямар байдаг талаар одоо мөнх Тэнгэр дээдэс сайн буулгаад бид нэр хөөрөлдөхөд сууж байна. Та амгалан сайхан морилж ирвүү. За одоо айтай тогтой амар амгалан л ирлээ дээ. Ой голчороо. Амар сайхан өрсөдтэй. Ойтай хитэн үгийн засаж. Амар амгалан төлөвлөж шилжүүлэх адил. Үйлийн үргээжийг нь ухаж ойлгуулах гадал. Үнцнийг мэдрүүлэх адил уршиж байна. Талархлаад эзэн. Үйлийн өөрчөн. Өөрийн амьдралаа агуулж явдаг нь хүмүүний зам, тийм үү? Үйлийг нь өрнүүлээд байгаа. Өн мөнх сүнсэн. Амбинд заяач хаад. Амдын ертөнцөд. Бичмэл байдлаар өөрөөсөн бүтээж болох ном бүтээж, үйлдэж болох ном үйлдэж. Илэрхийлхийн илэрхийлж, энэ тэнцүү байхаар. Өхөл амьдралын цаагт. Далд элдийн хязгаарт. Энэ тэнцүүгээр л бүх ил сүнснүүд энэ оршихуй дээр чинь төрж байд юм шүү дээ. Гэтэл тэдний амьдрал гэжэд амбиен дамнуулаад оролцож байгаа. Энэ амьдралын хэлхээ хэмээгчэд хүмүүний сүнс үүлийн дүүрэхийн тулд хурж ирсэн зорилгон марттлаа. Энэ дэлхийн үүлийн үр хэмээгчэд орооцолдож өөрсдийнхөө иргэн санах хэмжээний үүлийн үрийг өөртөө дааж аваад амьдралыг зэгцэлнэ. Араас ирэх олон өрсийн амьдралд өөрсдийн тарьсан гой борцтон цэвэрлэж гамшиг зовлонгоо ариусгаж ирэх ирээдүйн хойж үрстэй энэ бисэрийн дамнуулаад ихийг хийж бүтээх ерөөлийг тавихаар сүнс болгон зорин ирдэг юм ух там бол гэвч ирсэн зорилгоо энэ дэлхийд ирсэн эрчим үүлийн үрд нь барагдуулж орхиод мартаж нэг үлдсэн хэрэг юу хийх гэж ирснийг мартаад ариусгах гэж барах гэж ирсэн үүлийн үрийн туулал болгон дэвшүүлээд амьдралаараа туулаад түүнийхэн давтаад л амьдрт юм да. Эндээсэн бүхий л үүлийн үрийн барж үрс хоожон зэгзэлхийг хүсэгчэд ийм сэтгэл сэжүүр төрөгсөд өөрсдийн сүнс байгаа хэмээн тэмтчиж эхэлвэс. Сая нэг сүнстэй гэдгэн ухаарч сүнсийн энэ амьдралд юугаан хийх гэж ирснээ сандаж амтай. Ингэж сэтэл төрж энэ сүнсийг хаяахын тулд тэд чинь энэ дэлхийд ирж үүрэгдсэн үүлийн үр болгоно амьдралдаа туулан туужиж зовн шаналн тарчилж жарахыг хүсэн мөрөөдөж амьдралын энэ хэлхийн дарган барахаар л ам сүнснийхээ тухай эргцүүлж нэг бодд юм да. Ингэж л нэг өөрсдөн л үгэн шингэт юм штэ. За шингэх ухааныг өөртөөсөн олж чадсан нь ам юугаан шингэж амьдрал гэдгийг утгыг ойлгож энэ амьдралд амьдарсан шиг амьдарч ам сүнснийхэн үүргийг дүүргэж үүлийн үр гээчин өчнөн ихээр нь барах их үүсрүүгийн ордог юм. Ингэж чадахсаад бусдыгаан үр том нэгтгэж бусдын үүлийн үрийг өөрөөрөө дамнан ухааран
тэднийг энэ зовлонгоос нь арилгаж үүний цаадах сүнсний ариун эрчимтэнд заалахын тулд өөрөөрөө бадарчилж өөрөөрөө энэ бүхнийг нь хийх их хариуцлага үүрдэг юм. Хэрэг хариуцлага өөрн төдий үүлийн үрийг барах тул төдий дайны сүнс зэрэгнэ. Энэ амьдралдаа өчөөхөн үүлийн үрийг барж өчөөхөн хариуцлагаа үүрсээр өчнөн олон сүнс үүлийг юм барах биш харин өшөө нэмчихэд явдаг. За тэгвэл хэн илүүтэй амьдралын дайтай тэлж ам ухааныг ойлгох тусмаа түүний сүнс амьдралаар нэг тарж амьдралын хилгэнд годлох байртаа болно. Гэтэл амьдрал гэмээг чинь ам нарнаас чинь ихтэй. Ам дэлхийн цөмөөс чинь ухшилтай. Та нарын сүнснээс чинь урсах, амтай гэж мэдрүүлэх ам бүлийн урсгалын эрчим юм шүү дээ. Тэр эрчим чинь амьдралаар нэг тараад амьдрал хэмээх амин урсгалыг бүтээж өгдөг юм. Тэр дотроо та нөхдийн сүнс тэдий дайтай томорч амьдралыг өөртөө багтаан төдий дайтай бусдын өмнө хариуцлагын нууж сүнсийн чөлөөлөх их аянд их үйлсэд заалардаг юм да. Тэгээд амьдралыг өөртөө багтааж амьтай болгоныг чөлөөлөх энэ ажлыг өөрчлөгээд үүлийн үрээс зугатаж нэг хашир болоо. Харин юу тохиолддог бол тоо? Амьдралын дайтай дэлхийн тулд амьс болгоныг ойлгох ухаан баг багаар нэмэгдсээр амьдралын эрчмийг баг багаар эзэмшиж түүгээр домнуулан бусдад нөлөөлсөөр эцэстээ энэ амин урсгалууд юуны төлөө зорж явааг таньж мэдэх ухаантай болоод тэдний зорьсон зорилгыг биелүүлэх нийтийн замыг татах гэдэг зорж явсаран байгаад үүлийн дүргсээр юм байгаад өнөө даалт нь эзэмссээр юм байгаад амьдралыг баг багаар багтааж үүнийг өөрчилж чадна гэсэн итгэлийг тээж авд юм штэ. Тэгэд эцэст нь ингэтлээ хүмүүжиж ингэтлээ торнож хүмүүн болон төлөвшөж агуу нэрдэнгүүдийн тоонд орох хэмжээнд амьд бие дотроо цэгцэрчгээд энэ бүхнээ гаднан гаргаж үйлдэж бусдын амьдралд тусгах их том аяны наад заг дээр хүн шантардаг. Энэ үед сая үүрсэн үүргээс нь татгалзаж хариуцсан хариуцлагаас нь хаширч энэ их үйл хэргийг дэлхийн амьд дайтай багтаасныхаа үүнийг өгсөн амьдралын ач гавьяаг нь мартаад зугатаж нэг хашир болох харин зуурдын амьдралыг өөртөө багтаагч болчт юм да. Бүх үүлийн үрийг өөртөө тээгч болоод бүтэн зооноор бүрэн мянганаар үүнэн давах гэж дахин үндийж давж чадахгүй бол дорогдсоор л ингэж агуу зуурдын амьдрал хүчин авч түн дотор гацгасаад амьд архиндаа хамаг итгэлийн шингээж ам сүнсийн огт мартаж орхидог жамтай юм да. Хизээж багдахгүй үүлийн үр хэмээг чинь энэ дуусаач хизээж тарнахгүй сүнсний амьдрал мөрөөдөл болон хоцордог юм да. За энэ агуу үүлийн үрийн тойргоос яаж үлгэн барж үрсэн цэгцэлнэ вэ? Яагаад энэ дэлхий хоригч нь ингэлийн үүлийн үрэндээ барагдана вэ? Баригдана вэ? Тэд ийм сонстонгууд цаг нь ирэхэд урвсан учраас тэр шүү дээ. Амьдралаас тэдний алдааг засаж чадах юм бол харин
энэ болгоноос чөлөөлж дийлнэ. Яаж алдаагийн засах вэ? Тэд чинь цагтаа нэг л амьдралаар тархсан сүнсийн дийгдэж чадсан. Урсгалыг ойлгож чадсан хүмүүнүүд л байсан шүү дээ. Хүмүүний энэ ухааныг юу оруулдаг юм бол доо? Агуу их үлээс нь Энэ нөгөө сүнсний зорилго үйлээс гадуур одоо энэ тарих оюун ухаандаа нөгөө итгэж үнэмсэн асуудлаас тэрнийгээ тавируулж чадахгүй байгаа байдлаас үүддэм л гэж ойлгодог. Эцэст нь энэ амьдралын төлөө бүгд өөрсдөө нэг сориотой байдаг юм. Энэ амьдралыг өөрчилж чадах сорио өөрсдөнд нь тулгардаг. Хамгийн хоёртой, хамгийн үнцэнтэй, хамгийн хайрлан амин өгөхөс буцахгүй хайрладаг тэр зүйлээр нь. Даалдан зэгцэрсэн энэ хөлийг элдэн гаргахад нэг сенсор тийм да. Энэ амьдралын төлөө амныхаа хорогдож хайрладаг болгоноос татгалзаж гэдэг ойлголтоо амьдрал гэдэг ойлголтоор нэг мөсөн сольж энэ амьдралын хэлхэнд ашиг амтан болгонд нөлөөлөх амьсын жаргалын төлөө амин хайрлахгүй биеийн хайрлахгүй зүтгэхгүй гэдэг зүтгэл шаарддаг юм штэ. Үүнийг нь давж гаргасад энэ дэлхий дээр чинь амьдралыг өөрчлөгч болон дэлхийн дайтай мандаж дээрхийн дайтай өрөөмжлөгддөг юм шүү дээ. Гэтэл та өрсөд одоо байгаа энэ амьдэгч өрсөд хувьсан саламгүйгээр амьд яваагийнхан утга учирыг өгсөн хайрлаж байгаа болгондоо хорогдчиход цүнснийхээ амьдралын төлөө зорж ирсэн үлийг мартаж гундааж байна шүү дээ. Энэ бүгдийн өмнөөс өөрийн хамаг юмд тавьж явуулаад амьдрал болон сонгогдож энэ олны амьдралыг сэрэж амь сүнснүүдийн зорилгыг нь босгож ирэх агуу их үйлд энэ сөрөг давхсад л орд юм да. Үүний тулд энэ амьдрал дээр төлөвсөн төлөвшөл итгэсэн итгэлийн орхиод амьтаа гэдгийг мартаж амь золон сүнс рүүгээ орох хэрэгтэй байдаг юм. За орлоо болоо амьдрал таны дотроос дугарч амьдрал таны дотроос бодуулж амьдралын өмнөөс өөрчлөлтийг үйл бүхэн чинь дотроос чинь ундарч ил ертөнц рүү амьтаа болгон лөө амь өгс чинь юулэгдэн орж итгэл чинь тэдний итгэл болж үгс чинь тэдний үгс болж шийдвэр чинь тэдний өмнөөс шийдэх шийдвэр болж бүтээл чинь тэдний бүтээх бүтээл болон хуурдаг юм да. Ингэж агуу сууднууд турч амь хэлхэнд олдроо мөхөлдөг жамтай. Мөх байган очор мөх амныхаа сүнснийхаа гэсэн үг. Амьдралын үүргийг гүйцэлдүүлсэн шиг гүйцэлдүүлсэн гэсэн утгатай юм шүү дээ. За ингэж нийтийн агуу үеийн үрийг барнаа. Нэгний сэтгэл тэдний төлөө цоглох энэ агуу төлөвшөлт үйл явцын үр дүнд бий болно. За энэ дотор ижи явнаар өрсцийнхаа үлийг нь бож бүтээлийн үрийг нь тавьж зэгцэлхийн тулд өөр өөрсөндөө ногцон их үеийн үрүүдийг
Өөрийн сүнсэндээ найдаж түүндээ даатгаж түүгээрэн орших замл руугаа шилжиж өөрийнхөө чадах болгоноор бусдын чадахгүй гэж чадалцаж хамт туулалцсан. Нэгэн агуу хүмүүн ингэж сэрхэхэд нийт өөрийн ирэхгүй зам руугаа хазайна. Голлон чиглэн голдөрлөө олно. Ингэж л бий олноор нийгмээрэн агуу өөрчлөлтийн оянд өвлийн үрээн боржил өөрсдийн сүнсээ өөгшүүлжил энэ дэлхий дээр чинь зорьсон болгоно биелүүлж түүний дайтай нөлөөлөлөнд тогтоох гээд байна тийм үү? Ингэж агуу өөрчлөлтийг хийж агуу хувьслыг үлддэг юмтай. Үеийн үр гэдэг чинь тоглоом биш шүү дээ. Үйлцэн эрчим энерги хурааж цэвэрлэе гэдэг. Амьдралын сөрөө шүү дээ. Таны амнаас гарч байгаа үг. Таны сэтгэл бодж байгаа бодрол. Биеийг чинь үйлдвэрлэгч эрчим энергиуд. Бүгд энэ дэлхий дээр танаар дамнан амьдрал руу орсож байна да. Энэ урсгал дотор бохрын нүүлдэж хөндийг нь өгсөрөн байвал өөртөө дамнуулаад. Хэлж ярихгүй өгсийг ярьж хэдэндээ давтан үйлцээр байгаад догонтогч болон хувираад нэгэн химнэлтэй гүн автаж орхиод нийтэд гай болон оршин суудаг олон сонснууд иш чаваас ингэж байгаагаа ч мэдэлгүй ийм дүртэй болчих тийм штэ цаанаас ингэж бодохоор үл буруудах нь үүнийг цэгцлэгч их үлдэн л үүнийг ойлгоно доо. Бостон бол байгаагаар нь л үлдэж байгаагаар л ярьж энэ амьдралын том амьдралын урсгалаас өөрийнхөө сүнс болгон мэдлэн төрж шүү дээ. Тэгэл амьдралыг байгаагаар нь өрнүүлээд байгаа юм. Тэд буруугүй шүү дээ. Байгаа нь л энэ юм чинь. Байгаа маань л аваад төрөөд оршоод байгаа нь энэ. Байгаа маань хаана байна? Амьдралын хуваагдсан бүхэл эрчмүүдийн тасарсан урсгалууд л шүү дээ. За тэгвэл бүх хариуцлага амьдралыг өөрчлөгч сүнснүүдэд л байдаг байх нэ тийм. Санаас амьдралыг өөрчлөхөөр сонгогдсон юм тийм. Гэтэл үлийн дүүргэж ийж эдэн цэгцэрдэг жамтай юм аа да. За. Асуухуу зүйлэн асуу. Тэгэхээр одоо энэ үеийн үрийн тухай бид нэр хөнгөцсөн ойлгож иржээ. Одоо энэ амьдрал дээр үеийн үр гэл ингээд зүгээр л яг энэ нийгэмдэр амьдарч байгаа амьдрал дээр бид нэр сайныг хийвэл сайн үр дагавар гарна, мууг хийвэл одоо муу үр дагавар гихчлэн одоо ингээд их хөнгөцсөн бодож явж ирсэн байна. Сайн ингээд сонсголоор. Тэгэхээр ерөнхийдөө энэний эхлэлчин болохоор ерөнхийдөө тэр хүнд тохиолдоод байгаа тэр асуудал зовлон биш бэрхшээл болгон ч нь уулын тэр яг сүнсээ таних хамгийн одоо сайн хэрэглүүр гэж ойлгоод байна л да. Эдээ завна гэдэг чинь сүнсний хувьд гачлан шүү дээ. Ингэж удаан зовж гачилж байхаар зовлонгоо давчихыг гэсэн давааг туулаа цаана нь гарчихыг гэсэн сэтгэл сүнс болгонд л ухтаан бол байд юм шүү дээ. Гэтэл та нар сүнс хэмээх жинж ойлгохгүй байхад яаж үүний цаан даван гарах вэ гэж аваас. За тэгвэл сүнс хэмээх чинь юу юм? Биднийг амьд байлгаж байгаа тань ам шүү дээ. Анаар амьдралын хэлхэнд амьд л байх гэж ирсгээсэн шүү дээ. Амьтай байлгаж байгаа энэ сүнсний чинь ард. Амьд дэлхий чинь та нараар дамжуулан амьдралын төлөө зүтгэл болгон өөрийнх нь үүргийг оноогоод амьдрал өөрөө та нарыг амь сүнстэй болгож төрүүлж байгаа юм.
Та нарыг амьдралд хүрүүлсэн байх нэ тий. Тийм байна. Энэ амьдрал чинь өөрөө ахиж дэвшихийг хүсдэг юм шүү дээ. Нэгэн ам бүхлээс хуваагдсан амьсхан шүү дээ та нар. Би бинээ дэмнэх гэж тэтгэх гэж бисэм чөлөөлж нэгдэх гэж оршиж байдаг юм аа. Хамт байж хамтын хүчээ нийлүүлж ам дэлхийдээ өөрчлөлт гаргахын тулд амьсгалж байдаг юм. Амьс зохилж байдаг юм. Амьс бийжиж байдаг юм шүү дээ. Бид амьдрал дээр үүрэг нь нүрэг гэдэг. За тэгвэл та нөхдийн сонсон дотор цоглох амиг өгөөч зориг юу юм бэ гэдгийг бүгд хайж олж авах хэрэгтэй. Энэ зорилгоо яавал бүгд барьж авдгийг та нарт маш нууц байдлаар зодлоё доо. Амьсынхан юуны төлөө зөрин оршиж байгааг тодлохын тулд амьсгалан чагна. Ам бодлон тунгаа. Амьсгалаар дайж ам бодол үг болон гардаг шүү дээ. Үгсийн анзаар ямар үгсүүд гарч ямар бодлыг дотор бодно. Хүний донд зүрх байна уу? Бодсон бодол болгоноос гарах үгний чинь бүрэн бүтэн байдлыг шалгах асуудагтай юм. Дотор бодсон бүх бодол чинь гаднаа бүгд үгс болон илэрхийлэгдэж байна уу? Үгүй л байт юм. Дотор бодлоо нууж гаднаа илэрхийлж амьдардаг энэ хүний амьдралд нуугдаж үлдсэн илэрхийлэгдэхгүй байгаа бодол болгон ухтаа сүнсний дарагдсан эрчмээс оруулж ирсэн бодлууд байдаг юм да. Яагаад сүнс дарагдаж бодсон бодол нь хөтөл ам арчин гарахгүй байгааг ухтаан аим сүнсэл ярьж байгаа шүү дээ. Түүнийг хэнд орчих вэ? Бидний оюун ухаан тарих. Энэ амьдралд өөрсдийгөө илэрхийлж болно гэж бодсон хязгаарч нь давтарчихж байгаа юм. Өнрийг амьдралд төрж өсөхөд зааж сургасан бүхнийг та нар үлдэж болно гэж итгэдэг нь аваад өргөдөл шүү дээ. Яагаад гэвэл зааснаа нь үүгээр л амьдр гэдэг амьдралын шаардлага байна да хүмүүс хоорондын. Үүнийг л гаргаад үүндэл итгэхэд байхад сая ундармал сонсны аймын эрчим дарагдаж ухтан бодол болгож өгсөн болно хүртэл гадагшилтгүй юм. За тэгвэл нийтээс заасан ичи аваас болсон энэ болгон чинь зүгээр л илэрхийлэмж төдий юм бол дотор илэрхийлэмж хай. Дотор бодлоо чагна араагүй юм. Ингээд л түүний цаана лугших зурагч нь хаагдмал амчин мэдрэгддэг юм да. Ингээд л түүнийг барьж аваад гаргасан үгс болгоныг гаргаад эхлэхэд шүү дээ. Илэрхийлэгсэн санаа болгоныг илэрхийлээд эхлэхэд сая сүнс чинь аим орчихж байгаа юм. Түүнийг уламжлуулаад илэрхийл. Өөрийгөө илэрхийлж ярьж сордоо. Дарахгүй гэр. Нийтийн заасан болгоныг нэрмэс гэж бодоод хай.
Дотроос ундрах болгоныг ундрах гэж бодоод гарга. Энэ цагт сүнс чинь сэржив. Ирэл хийж байгаа зорилго нь дотроос чинь мэдрэгдэн танигдаж хийх гэсэн хүсэл болгоно нь хий гэсэн сэтэл болж хувирдаг учраас хийсэн даруйда сүнс хийчихлээ гэдэг мэдрэмжийг наад биед чинь дахин мэдрүүлж биечиж итгэлүүлж итгэлцэл тогтоож байгаа юм шүү дээ. Гэдэл сүнс сэрдэг. Ингээд л мөнхөд тээсэн амьдралын өмнөөс томилогдсон зорилго нь амьлалд авсан сүнс болгонд ижих боломж нь нэгдээд амьдралыг ойлгож амьдралыг сонголцож амьдарч эхэлдэг юм да. Өөрөө аяндаа бүгд дотроос ундрах болно. За одоо ингэж амьдралын дайтай хүн сүнсэн тэлэгдэдэг хэлгээр анзаарга ажигч нь амьдралын дайтай тэлсэн учраас бүгдийг мэдэх зүүн чинь өөрөө ороод ирдэг юм да. Хүмүүн амьдралын гол эрчмэн барьж зорилгон тодлоод ирэхээр амьдралын зүүн урсгалтай нэгдэж энэ дэлхийн амьдрал өөрөө ямар үүрэг зорилготой байгааг өгчлэн мэдэж авах агуу зүүн нь ороод ирдэг юм. Өөрөө нь тэлчихсэн сүнс рүүгээ уурчихсан учраас хүмүүний амьдралыг таньж ойлгоод хүмүүний сэтгэлийг чагнаж түүний бодлыг тунгааж түүний мэдрэмж болгоныг мэдэрдэг болчдөг юм штэ. Өөрөө тэлчихсэн учраас өөрийн мэдлгүй мэдээд эхэлдэг гэгөө дээ. Ингэж агуу зөнгө барьж бүгдийг мэддэг төлөвтөн хүмүүс өөрөө аяндаа шилждэг. Үнийг нь барьж авахсад үлдэж чадахсад агуутан болно. Агуу болно. За ингэж л бид үүлийн өөрийг амьдралын төлөөх бүтээлийн үүрэг болгон хүргэдэг юм да. Амьдралыг бүтээн. Ямар том агуу санаатан амьдралыг хэрхэн өөрчилж өөрийн доторх сүнсний ундрагаас хүсэл зоригоосон үйлдэн тэр нь яг амьдрал тусгалаа болдог. Ингэж амьдрал өөрчлөгддөг юм шүү дээ. За одоо асуух юм байна уу? За. Тэгэхээр бид нар одоо энэ үлийн үр гэж ярьлаа. Энэ нь болохоор цаана асар их том зүйл байт юм байна. Бид нар тэгэхээр одоо яг энэ амьдарч байгаа хүмүүс болохоор л зөвхөн наана өнгөн хэсгээр их бодож явж байгаа. Тэгэхээр бид нар бол яг өөрийн амин сүнсэндээ сонсож тэндээсээ бүх учир шалтгаанаа олж хайвал тэр үеийн үр гэдэг маа илүү сайн ойлгох юм байна гэж ойлголоо. За ойлголтон бодлоо л сооноо. За тэгвэл би нөхдөөс нэг юм асуучих юм. Амийг хайрлна гэж ямар утгатай юм те? Амийг хайрлна. Нар ч хоёр гээд хачин нэг дуртай үстэй. Хайрлуулахын тулд оршиж байдаг нь үнэн үстэй. Тэгвэл амийг яаж хайрладаг юм бэ? Нар чинь үрсэн харилж байгаа. Өнгөж өнгөх хайран харилж байгаа. Анан харилж байгаа. Тийм үү? Ичи аваахан буян хайрлж байгаа. Энэ сэтгэлийг нь хайрлж байгаа. Анлал нөхөртнүүдийнхаа анд болох итгэлцлийг хайрлж байгаа тийм үү? Багш дээдстэнгүүдийн зөвлөмжийг хайрлаж, зөвшөөрлөлтийг нь үнэлж байгаа. Өөрсдийн амьдрал гай болох стийн гай түүтэр амьдралд нь хэрхэн нөлөөлснийг ухаарч чадахс нь хайрлана. Ухаарч үл дийлгэст нь ад үзэж амны хэрэгцээнд авч үзэхгүй цааш түлхэн тийм үү? За тэгвэл та нар амийг яаж хайрлуулав? Сая та нар амьдралыг хайрлаж байгаа юм шиг амьдрал та нарын талд шингэж
агуу хоёрын эзэд болох вэ? Үнийг асуучихъя. Энэ дээр урд нь яг ам үзлээ яг хувь дээрээ үзээд амиа хайрлах, хайртай хүнээ хайрлах гэд юм өнгөцхөн ойлгоцтой бас явжсэн байлээ. Тэгээд ер нь ингээд одоо бодоод үзэхэд бид нэр бүхлээрээ ерөөсөө нэгдмэл нэг юм аа. Бид нар маш их харилцсан холбоотой. Миний одоо үүлийн өөр одоо бид нар нөгөө хүмүүс нөгөө ярьдагтаа нөгөө нэг учрах ёстойгууд нь учиртгаа энэ хорвоод яригддаг шиг бидний одоо ург удам гэр бүл найз нөхөд одоо дайсан ч байсан одоо ингээд бүгд ингээд хоорондоо уулзраад ингээд холбогдсон. Тэгээд яг энэ бүхэн маань одоо ингээд хоорондоо маш холбоотой, миний амьтаа холбоотой гэдэг талаар их ойлгоод байгаа. Тэгэхээр энэ дээр ерөөсөө амьд үзэл гэж ерөөсөө юм байхгүй. Бүгдээрээ нэгдмэл нэг одоо нэг бие гэж үзэх юм бол би нэг л эс нь болохоор би өөрийгөө одоо бусдыг одоо өөрөөсөө ялгаад үзэх юм бол тэр өөрөөсөө өөрийгөө түлхэж байгаатай адилхан. Тэгэхээр бүгд нэг амьтаа юм аа гэж ойлгоод байгаа. За амиг хайрлах. Агуу урлагтан юм аа чи. Ингээд үнэлвэл сайхан дуурч байгаа биз. Санаа зэтлэн зөв юм. Сайхан дуурч байна. Харин бодит амьдралдаа яг хайрлаж чадаж байна уу? За яг бодит амьдрал дээр гэхэлэр одоо энэ эхнээсээ одоо ингээл дотроо мэдрээд ингээ явж яхаар бол ялтчгүй тийм л байгаа даа. Тэгэхээр энэ эхлээд нэг ухамсараар нэг хүлээн зөвшөөрөх мэдрэмж зүрх сэтгэлдээрээ нэг ирэхээр нэг ондоо тэгээд энэ дадал махан бие дээр ирэхлээр энэ нь бас ондоо байгаа даа гэх анзаараад байгаа. Тарих жижиг биеэрээ одоо ингээд энийг бодох юм бол энэндээс хизэж гарч чадхааргүй одоо юм асуудлууд байдаг. Цаана нь яг сүнсэн дээрээ оршоод яг цаад одоо яг сүнсний талаасаа бид нар дээд өгдлийнхөө зорилгын төлөө харахаар энэ шал ондоо байгаад байдаг. За одоо аанар амсыг уран байдлаар хайрладаг шүү дээ. Уян ухаандан багтааж нэг хайрлана. Өөрийн амнаас бусад амийг тэдний төлөө санаа чилээх замаар тэдний төлөө бодох бодлоор хайрладаг. Амийг хайрлана гэдэг нь өөрийн амнаас тасарсан амьцыг хайрлаад байгаа юм биш. Өөрийн чинь амийг төрүүлсэн амийг ч хайрлаад байгаа юм биш. Өөрийн чинь жаргах нэгнийг ч хайрлаад байгаа юм биш шүү дээ. Энэ бол аминч хайраа. Аминд чинь хамааралтай хэдийгээр хайрлж байгаа хайр тийм үү? Гэтэл хүмүүс амийг хайрлах агуу урлагийг эзэмшихийн тулд эд амьсыг гэлээ. Өөрт ямар ч хамааралгүй амьсыг шүү дээ. Аминч үзлийн хувьд. Эд амьсын төлөө санаа чинь чилж оюун бодолдон багтааж сэтгэл чинь чилж сэтгэлийн орон зайдаа шингэн амин ичмээ хуваалцаж эднийхээ төлөө үг үйлдэл болгоно нийлүүлж бодол сэтгэл болгоно хоршуулж амьдралд бодит болгон үйлдэж чадах энэ бүгдийг нийлүүлэхэд сая амьсыг хайрлах ани хайр тэдэнд хүрнэ. Гурван төвшөндөө тийм үү? Энэ хайр чинь бусдад эрдэх нь мэдэгддэг юм шүү дээ. Жишээ нь таны оюун ухаан бусдын төлөө багтааж тэдний төлөө ухамсарлаж ухаараасай гэсэн бодол чинь тэдэнд шууд очиж нөлөөлж байгаа юм. Тэдэнд ухаарлын ижил давтамжийг нийлүүлж ухаараасай гэж бодож байгаа урсгал чиглэл чинь шахаа болон очдөг юм да. Нин төрөнд өвнийг ухаар гэдэг. Бусдын бодол шууд нөлөөлж байгаа биз? Гэт чинь дотроо башилсан их бодолтой тонгоцсон их самаргаатай шүү дээ.
Гэтэл тэдэнд даруйхан хонх дуурах мэт бодол өгнө гэдэг чинь тэднийг бодлоор хойлж багтаасан хүний нөлөө юм шүү дээ. Дэлхийн дайтай бүгд амьсыг багтаахад дэлхийн амийг өөртөө шингээгээд үүний өмнөөс амьдарч илаа гэж бодоход бодсон бодол чинь бүгдэд яг одоо нэн тэрүүний бодол нь болж хүртэгдэх нэ. За дараа нь сэтгэлийн чилээ чинь тэдэд очиж тоосох хэрэгтэй тийм үү? Түүний тулд таны зүрх сэтгэл өөрөн дотроо аминж үзлийнхаа атхаг эрчим болгоноос чөлөөлөгдөж алд биенээсээ амин эрчим чинь алдууран холт инэж дэлхийн бүхий л амьсад хурж үйлчилж чаддаг болсон цагт сэтгэлдээ багтаасан эрчим болгоныг тэд мэдэрнэ. Тэд хүртэнэ. Энэ нь тэдний сэтгэлийг бүлээ цөөлж тэдний атхаг сэтгэлийн орон зайг нь зөөлөн тэлж айсаар нь урсгаж эхэлдэг юм да. Ингэж бүх амьсыг бүлгийн сэтгэл зүрхээрэн хайрлаж байгаа юм шүү дээ. Дараа нь энэ хоёр төвшөнд нөлөөлж өглөө. Одоо би чинь юу үлдэхийг хүснэ? Түүний дагуу тэдний бие давхар хөдөлж эхэлт юм да. Ингэж байж нэгэн хүмүүс бүгдэд нөлөөлж бүгдийг удирдах бүгдийг өөрийн агуу үйл хэрэгээрээ дагуулж эхэлдэг юм. Тэд юу ярина юу хүснэ? Бусд нь түүнийг өвөлдөгчд болон хуурна. Ингэж амьсыг хайрлт юм да. Ингэж хайрлахын тулд тэр хүмүүс өөрөө маш их хайранд суралцаж өөрийн зүрх сэтгэлээ нэг бүхий л арганд нүүр тулан тулалдаж өөрийн өнхөөгүй арчаагүй байдлаа давж гараад чадах дүрдэн орж чаддаг зангаараа бүгдэд нөлөөлсөөр нэг л мэдхэд бүх эрчмэнд тарж эхэлт юм шүү дээ. За ингэж бусдын төлөө гэсэн бүхэн чинь үүсдэг юм аа. Аминж хайрлах хүмүүс харин ам хайран бодсон амин хувийн үйлчлэн бусдад тулгаж зовоож хайрлах юм да. Алаг хүрсэн багтааж харин чадсан нь тэднийхээ үйл зорилгын төлөө өөрийг нь зөлж чаддаг юм да. Багтаамгүй хайрлж байна гэж сууж байгаа нь өөрийн зовлон болгоноо чичилж чи наачиг зовж иж намайг ойлгоно гэдэл. Зовлонгон хамт хуваалцах нэртэй зовож байдаг юм да тэднийг. Инхээр хүмүүний хайр амийг хайрлах хайр асар зөрүүтэй байгаа биз? Тийм байна. За юуны тулд ийм өсөр юм яриад ам хорайгүй чалчин вэ би? Энэ үүлийн үрийн тухай хоёлаа ярьж хэлсэн. Үүлийн үр дуусгахын тулд энэ хайр гэдэг зүйлийг ойлгохгүйгээр өсөж хаашаа явахгүй нэ гэдэг тал руу хараад. Яг үнэ. Хайрлаж чадамгүй бол үүлийн үрэндээ л өртөөлөд л болоод л өөрийгөө чирээд явах вэ тийм. Иход нэг асуулт асуучихъя. Мөний дуувай. Энэс гарах давтамж эрчим бусдад хэрхэн нөлөөлдөг юм бол ууртай зангарахтай дуурж байгаа хүмүүний өмнөөс гарах эрчим давтамж нь хүмүүнийг яг тэр эрчим давтамжиндаа хуульчж байгаа юм шүү дээ. Өмхий бодол адаг сэтгэл дэжгээд оцож байгаа хідэн үгсэн. Бүр хүмүүндээ очихоор адаг бодолд автуулж
Гоцож байгаа олон үгээрийн химлэн зовоож байт юм даа. Бусдыг юрууж ахиж дэвшээсэй. Амьлан тэтгэгдээсэй гэж юрууж байгаа хүмүүний ордох. Үнэн гэрэн дуугарсан болоо бүх болгоно нь юруул болон бусдад очиход. Унсан сэтгэлийн босгож буруутсан доройтсон болгоныг өөдлүүлж байдаг жавтай. Тэгвэл хүмүүн таны амнаас юу гарч ир давтамж очин бусдыг давтамжаараа давтан хувилж байна вэ? Үнийг асуучихъя. Ботон виз. Ирэх зүйл нь виз. Хүмүүс нийтийн төлөө их дуугарч инфлюенсерүүд буюу одоо подкаст хийж байгаа хүмүүс байна. Би ч бас одоо ингээ хийж эхлэх гэж байгаа. Тэгэхээр яг нэг тархиндаа мэдсэн мэдлэгээ тэнд дурсгаж сууж гэнэ үү эсвэл яг тэр нэг ярьж байгаа ямаа зүрх сэтгэлээр үнэхээр мэдэрч үү гэдэг хоёр хүний хооронд бас ялгаа байдсан болов уу гэж ойлгоод байгаа. Байлгүй. Тэгээд дээр нь бас тэр хүнд туулалт оршлог гэж юм бас байгаад ах шиг байна. Тэгээд хүнд ямар хүнд яг тэр очих хэвээр өгнүүд нь хилэгдээд тусаад байна вэ гэхлээр тэр түрүүний нөгөө ярьдаг тэр зүрх сэтгэл хайрыг мэдэрсэн бүхний амьсын төлөө одоо яг цохилдог зүрх нь тэр нь цаанаа байж аж хилэгдэж байгаа үг нь тэр цаанаас угнаасаа тэгж гарвал хүмүүст хүрдэм болов уу гэсэн бодолтой л байна одоо. За нэг сэрсэн хүмүүс нэг зүрхийн нээсэн хоёрлагч. За амнаас нэг үг унгая гэж бодъё. Тэр давтамж нь энэ дэлхийд шингэж байгаа юм шүү дээ. Юм уу? За үнхэлцгийн хавтлаа байж авсан. Өөдгөө сул дөрөө болтлоо хийхэ хүлчихсэн. Амьсан өвхөж байгаа юм шиг эрчимтэй учраас өвгөн хүртэл өвхмөл гарагчийн эрчим бас л энэ амьдлд шингэж байгаа шүү дээ. Илж ярьж байгаа болгон чинь хэдийтэй энэ амьдлд шингэчихдэг юм болов. Тэгэж гаргасан өгд автомж болгоны чинь цэвэрлэхийг шаардсан орон зай бас байдаг юм аа. Энэ өөрөө амьд гарагч нь үүний биечмэл оршихуй шүү дээ. Дэлхий чинь өөрийгөө цэвэршүүлдэг. Энэ та нарын амнаас чинь гарах хэдэн үгсийг цэвэршүүлж байна. Биес чинь ялгах ялгамж болгоны чинь мөн цэвэршүүлж байна. Юугаараа тэр цэвэршүүлээд байна. Нас гарч байгаа тэр дуу хоолой бодол оюун ухаан гэвэл одоо зүрх сэтгэл нь хэрвээ нэгдсэн тохиолдолд хүний амнаас тэм давтамж гарах болоо. Зүрх сэтгэл нь нэгдвэл даруйхан сайхан давтамжууд, даруйхан сайхан эрчмэд гарах л байх. Гарангүй нэгсэн зүйлсийг яаж цэвэршүүлэх вэ энэ дэлхий чинь? Эрчин тэр цом эрчмээрэн эрчин тэр ноос тусах эрчмийг холбон бай цэвэршүүлдэг юм. Тэр эрчим чинь өөрөө амьс. Та нарын дээрээс тусах нарны чинь илж болгоны цаана энэ нарны чинь бүтээгч сүнсний амин урсгалуудын нийлбэр цацарч байгаа юм шүү дээ. Нар гэдэг бол тэр жигтэй халуун ам урсгал амин эрчмийн цацаргалт юм. Ав нүхтийн сүнс тэр эрчмээс дээд зорилгонд татаж энэ дэлхийн цом эрчмээс үйлийн татаж байдаг юм. Энэ цагт таны амнаас гарсан үг болгон бизнес ялгасан ялгарамж болгон
Энэ сүнснүүдийн чинь цэвэрлэх гээд ухаарах гад үлдэх гээд байгаа үйл болон хөндлөгдөд байна. Үйл хин цэвэршүүлж байна. Дэлхий өөрөө та нүхтийн сүнсээр дамнуулан ам оршихойгоороо дамнуулан амин гариг болсон өөрийгөө цэвэршүүлж байна. Та нар бол дэлхийд ийм л үүрэгтэй. Ингэж л оршиж амьдралыг тэтгэгч нар учраас одоо зөв амьдарч зөв явах хэрэгтэй. Нэгэн дээрсэн зорилго чинь энэ эдэж уухын төлөө, өмсөж зүүхийн төлөө, энэ биеийн та энэ дэлхийд жаргахын төлөө ирсэнгүй юм аа. Ингээд л ухаарчвал сүнс чинь амьлж юм. Энэ их нар цөмийн гэрчмээс итгэл чинь ундарч юм. Энэ дэлхийд жинхнээсээ төр тийм шүү дээ. Жинхнээсээ амьлж байгаа юм дээр. За ингэж хиймэл ертөнцид амьдрахсадаа хий ухаанаас холдож бодит амьдралдаа босгон нийлүүлж голон босгосноор амьдралын хэлхэнд ад жаргалан олж байгаа юм да. Тэд хиймэл ертөнцид жаргаж байна гэж бодод өгч. Бодит амьдралдаа зовлонгон бүтээж түүндэн зовгцсад болж хувирдаг юм. Тэгэл бусдад үлийн үр тайрж бусдаар цэвэрлүүлэн амьдралд гая болон барцад болон оршдог юм да. За ингэж л үлийн үр үүсдэг байх нэ. Ингэж арилдаг байх нь. Арилгаагчгүй үлдэгчгүй болох орон зай гэж бас бий дээ. Яагаад орон зай гэдэг үгийг яриад байна? Үлдчих чадахгүй. Тийм орон зай. Оршихын тулд. Өөрөөр хэлбэл жинхэнэ өөрөөр оршихын тулд. Таны сонс энэ дэлхий дээр цэврээр байхын тулд ямар ч үлийн үрийг бүтээхгүй, ямар ч үлийн үрийг цэвэршүүлэхгүй. Харин бүх дэлхийн эрчмийг бүтээх байр суурь руу орсон цагт сая энэ дэлхийн бүх хүмүүс үлийн үргүй болдог. Ийм цаг ирдэг. Тэгээд тэр бүгд бүтээх үрлөгийн дэлгэрч энэ дэлхийг чинь нийтээрээ өөрчилдөг. Төсөөлийн аргагүй гэрэн. Тэр их бүтээгэр чам хаанаас гарч ирэх вэ? Тааны төсөөлөнгүй их хүч чадлын ундрагаас гарч ирнэ. Яагаад гэвэл одоо дэлхийн гарагч нь энэ бүтээлийн үрийг биднээс шаардж байна. Бүтээгч болоодох гээд. Ам гариган та нар амьсын дээд оршихуй болгон бүтээх гэж байна. Илүү тунгалаг устай, илүү өнгө яруу тодормол, илүү утга учиртай. Бүх сүнснүүд бүтээлийн үрээр амьдрах хувь тавилантай. Жаргасаар жаргалан мартатлан зовх жирхэн алдатлан оршдог. Төгс төгөлдөр болгоныг бүтээдэг. Төгс рүүгэн тэмүүлдэг. Тийм амьдралын хэлхэнд энэ ам гариган шилжүүлэх гэдэг байгаа юм шүү дээ. Зовлон дуусна гэхээр үл итгэнэм та нар гэвч дуустдаг юм да. Энэ зам руу бүгд нийлэхийн тулд бүх сэтгэлээ нээдээ та нар. Сүнсээрэн орш. Хүүгээрэн амьдар. Энэ нь та нарын энэ дэлхий дээр хийж байгаа хамгийн том ажил чинь шүү. Энэний төлөө байгаагаа бүү март. Та нар бүгд унтжээ. Та нар бүгд олиг улаан зовж, зуурдад гацаж, зуурдасаа ч үнтих чадалгүй болж. Гэвч босгодог нь сэрлээ. Босголцгоод ажлан хийж эхэлж байна.
Иймээс давхар үндэцгөө. Ухамсарт амьдрал руугаа шилжицгээ. Ухаарцгаа. За юу? За болий доо. За талхарлаа дэц.